Сайн байцгаана уу, сайн судалж байна уу? Юми байна. Өнөөдөр би та бүхэндээ их дизайнеруудын нээж дэлгэж ярьдаг нэг хэдэн сонирхолтой баримтуудыг хуваалцахаар бэлтлээ. Та бүхэн айлд ороод нэг айл нь маш гоё цэлгээр том мэдрэмж төрүүлдэг ч гэсэн нөгөө айл нь маш жижигхэн шахацлсан бөхчин мэдрэмж яагаад төрүүлдгийг гайхажсэн үү? За нэгт хамгийн чухал нь хүмүүс орж ирэхэд хүмүүсийн харцыг булаах нэг тавилга эсвэл чимэглэл таны гэрт байх ёстой. Тэр нь маш гоё том тойл эсвэл маш гоё том уран зураг хүмүүсийн анхаарлыг татах нэг тавилга нэг чимэглэл тавьснаар хүмүүсийн тархинд энэ бол гол цэг нь гэдэг мэдээллийг өгдөг бөгөөд энэ нь хүмүүсийн тархинд бусад эд зүйлсийг замбраагүй харагдуулахаас хамгаалж өгдөг. Яа тэгэхээр хүний тархи цаанаасаа ямар нэгэн зүйлийн шалтгаан гол цэгийг хайж байдаг. За хоёрт зүгээр зайтай хоосон орчин маш чухал. Дизайнерууд ер нь хүмүүст гэрээ тохиолдохдоо бүх булан тохой бүх зайтай зүйлсүүдийг чимэглэлгээд тайван өрхөж өгдөг. Гэвч хоосон зай байлаа гэд муу гэсэн үг биш. Харин ч хоосон зай хүмүүст амьсгалах зайг олгодог. Гуравт байршлын нууц. Толио цонхныхаа эсрэг талд байршуулбал өрөөг илүү ууж юм цэлгэр харагдуултыг та мэдв. Бас нэг нууц нь ороо буланд шахаж тавих. Ороо зүгээр ямар ч хамаагүй хан налууж тавьснаас буланд тааруулж тавьснаар өрөөг бас илүү уужим харагдуулдаг. За тэгэхээр эцэст нь яг дизайны яг ийм тодорхой дүрм журам гэж бол байхгүй. Илүү их мэдээлэл сонсохыг хүсвэл намайг дагаарай.